Бичил төслийн санхүү жилт. Завхны их уулд нисдэг үр гэж өөрмөц нэртэй хоршоо саяхан байгуулагдсан юм. Тэд шинсний үр түүж тарьц сургуулан ойн нөхөн сэргэлт хийдэг. Тарвагтай нурууны уушгийг эмчилдэг улс гэж дулам рагчи болон тэдний нөхдийг нэрлэж болно. Би одоо хуваараа хүчнтэйгээ уйлал ерөөсөө хийдэг ажил нь тэтгэврт гарснасаа хойш үйлдвэрлэлийн ажлыг бол олон жил хийсэн. За миний ажлууд бол их үр дүнтэй. Би одоо энэ шинсийг үржүүлээд жилд нэг 10-аас 15 гад мод шилжүүлчихэд байна гэдэг чинь. Энэ ойн дороотлыг нөхөн сэргээх талаар бол би бас аминдаад их ажил хийж гин гэж өөрийгөө бодоод байгаа шүү дээ. Одоо хөвсгөл рүү, эрдэнэт рүү, дархан, энэ ар хангай руу, өвөр хангай руу, одоо бүр завхны отхон сум руу ч 1500 шинсний өрсөлгөө явууллаа. Мод тарих юм бол байгальд хамаагүй энэ газар хөршний эвдрэлээс өксүүлээл тэгээд агарын бохирдлоос өксүүлээл өчнөө сайхан мод тарьчих юм бол сайхан л болно шүү дээ. Энэ төсөл дэмжиж байгаа юм чинь одоо янз бүрийн ажил улам нэмэгдэн, улам л ажлын мөтөмж өндөр болно л гэж бодож байна. За энэ шинсний үрэл манай нутагт их муу ургадаг болоод байгаа. Уул нь бол энэ эдрийн гол дагуу энэ сайхан том моднуудад бол маш сайхан үр ургадаг байсан. Дороотсон байгалаа бас 50, 60, 80, 100 гад үржүүлэг хийсэн юм шиг байна. Хажуугаар нь явахдаа би тэр үнийг хараад бас бахархах сэтгэл төрж ил яах юм. За маш их баярлалаа. Одоо миний төслийг дэмжиж яасан одоо энэ төслийнхээ хамт олонд одоо дахин баярлснаар хэлье. Одоо би итгэлийн нэвдэхгүй ямар ч гэлээсэн сайн л ажиллана гэж хэлээ да.